Сайн байцгаана уу? Итгэмээргүй. Гэхдээ подкастын энэ удаагийн дугаар эхэлж байна. Амьдралд итгэмээргүй зүйлс өчнөө олон байдаг. Гэхдээ тэр нь итгэхэд хэр хэцүү вэ? Эсвэл хэр амархан бэ гэдгээс үл шалтгаалаад харин энэ нь үнэн үү гэдэг талаар бид нар асуух ёстой. Тийм ч учраас итгэмээргүй подкастаараа бид нар итгэмээргүй асуултыг зочноос асууж, харин зочин маань энэ үнэн үү гэдэгт хариулдаг байгаа. Өнөөдөр бидний итгэмээргүй асуулт бол үгсэн хүн амьлна гэдэг итгэмээргүй маа. Үгсэн хүн амьлна гэж байх уу? Есүс Христ үхлээс амьлсан гэж Христ итгэгчид яриад байна. Гэтэл яг үнэндээ бодоод үзэхэд үгсэн хүн амьлна гэж байна гэж үү? Энэ тийм итгэхэд амархан зүйл гэж үү? Харин энэ үнэн үү гэдэг талаар Баярын мэдээ Христийн чуулганы пастор Ноён Пүрв Дорчиг урьж авчран бид нар асуух гэж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний асуултанд хариулахаар хүрэлцэн ирсэнд бидний урилгыг хүлээн авсанд танд баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За тэгэхээр Есүс Христ үхлээс амьлсан гэж яриад байна. За ялангуяа 4-р сард Христ итгэгчид бол Есүс Христ амьлсны баяр гэж тэмдэглэдэг. Тэгээ юуг хэлээд ийн вэ гэх юм бол энэ бол Есүс Христ амьлсан гэдгийг тэмдэглээд байна гэсэн үг. Гэтэ бодоод үзье л да өгсөн хүн амьлна гэж. Өнөөдөр таны эргэн тойронд үхлээс амьлсан хүн байгаа юу? Мэдээж байхгүй. Минийх бас байхгүй. Тэгээ эсвэл хамаатан садан ойрын холын хамаатан эсвэл Монгол улсад ямар нэгэн байдлаар үхлээс амьлсан хүн байгаа юу гэх юм бол бас л байхгүй. Есүс Христ үхлээс амьлсан гэж бид яагаад итгэх ёстой гэж. Есүс Христ үхлээс амьлсан гэж та яагаад итгэж байгаа юм бэ? Энэ талаар хоёлаа эхлэе л да. Тэг яг мэдээж хүн үхлээс амьлна гэдэг бол угаасаа байж боломгүй зүйл. Тийм ээ. Тий. Тэгэхээр байж боломгүй зүйлийг 2000 жилийн туршид хүндрэлтэн одоо 3 хүний нэг нь тийм ээ дэлхийд даяар тэмдэглэсээр ирсэн. Яагаад гэдэг асуудал байгаа ч тийм ээ. Тий. Үнэхээр хүн амьлахгүй шүү дээ. Хэрвээ бид нар зүгээр байгалийн энэ хувьслын процессыг ингээ харах юм бол байгалийн хуулийг харах юм бол хүн бол үхлээс амьлахгүй. Тэрийг эхлээд бид нар зөвшөөрчих хэрэгтэй нэгдүгürt. Нөгөө талаар Есүс Христийн хэрвээ бид нар амьлсан энэ үйл явдлыг болсон гэж үзэж байгаа бол энэ бол маш онцгой үйл явдал болсон байх ёстой. Тийм үстэй тийм ээ. Тий. Маш онцгой. Итгэлээ гэж бодоход тийм болсон байлаа гэж бодоход шүү дээ. Тэгэхээр энэ онцгой үйл явдлыг үнэхээр болсон уугүй юу гэдэг энэ одоо асуулт шүү дээ. Сайн асуулт бол хүн бол үхлээс амьлахгүй шүү дээ. Тэгтээ яагаад үхсэн амьсан гэд яваад байгаа юм бэ гэж. Тэгэхээр яг юм хоёр одоо юу байна л да. Боломж байна л да. зэ. Есүс үхлээс амьлаагүй. Яг л хүмүүстэй адилхан. Хүмүүс худлаа ярьсан. Тийм тэгээд хүмүүс зүгээр худлаа яриад одоо олон зуун жилийн туршид хүмүүс тэрэндээ итгээд Өөрсдөө хуураад болсон юм шиг гэж одоо өөрсдөө хуураад тэгээд дараагийнхын үедээ үнэхээр болсон гэдгийг одоо итгүүлээд тий ингэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн одоо нэг боломж. Нөгөө нэг боломж нь болохоор үнэхээр Есүс амьлсан. Тэгэхээр аль нь вэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Ер нь бол та бол үнэхээр Есүс амьлсан. Би болохоор үнэхээр Есүс амьлсан гэдэг дээр л одоо зогсож байгаа хүн байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь дэлхийд даяар Христ итгэгч гэж л хэлж байгаа бол бүгдээрээ л тэгж хэлнэ. Тэгэхээр яг хэрвээ зүгээр л хүн энд тэнд ингээл үхлээс амьлсан сонсогдоол тэнд тэр оронд тийм хүн амьлсан гин ингэсэн гин тэгсэн байна гэл үнэхээр ингээл яриад байвал. За тэр нь зүгээр нэг хүмүүсийн бодлоор клиник өгөх ч юм уу те зүгээр нэг бас азтай тохиолдлоор бас тийм усан живээд одоо ингээд яаж байгаа нэлээд удаан олон цагийн дараа буцаад амьдсан хүн ч юм уу те ийм зүйлийн тухай яриаг. Есүс бол яг өөрөө би үхээд 3 хоногийн дараа амьдсан гэж хэлсэн. Өөрөө амлаад амьд байхдаа өөрөө тэрнийхээ тухай ярьсан. Тэр байтугай Есүсийн үхэл амьллын тухай хуучин гэрэн дээр зөвгөнцсөн байсан. Библиэлд гэсэн үг үстэй. Тийм Библиэлд. Тийм тэгэхээр Есүсийн тэр үхлээс амьлсан энэ амьлал бол онцгой. Тэр талаас нөгөө талаар ингээ хүмүүс энэ тийм зүгээр ингээл амьлаад бариад байна гэл ингээл ярьдаг байсан бол Есүсийн амьлал бол тийм ч онцгой явдал биш. Хэрвээ тэгж ярьдаг байсан бол тийм хэрвээ үгүй энэ тэнд хэрвээ хүмүүс үхээд амьлал байдаг л болно шүү дээ. Жишээлбэл Есүс амьсан гэл би чамд хэлэхэд тэгээ юу гэж манай дорж ах өчигдөр амьсан шүү дээ гэл ингээл хэлнэ шүү дээ тий. Тэгэхээр энэ амьсан гэдэг энэ одоо баярын үйл явдал бол зүгээр нэг юм хүмүүсийн яриан дотор ингээ хошигнох ч юм уу те энэ нэг шал худлаа юм байна ч гэдэг юм уу ингэж яриад явах юм сэдв бас биш л дээ. Үнэхээр энийг
нэрээ тэгж бодож байгаа бол шалгах хэрэгтэй. За гол нь та шалгасан уу гэдэг ба шүү дээ. За тэгэхээр энэ бол одоо түүхийн шинжлэх ухаанаар л одоо олж мэдэх ёстой зүйл шүү дээ, тийм ээ. Түүхэн болсон түүхэн хүний үйл явдал. Тэгэхээр түүхийг бол хизээч бид нар лабораторид шалгадаггүй. Тэн одоо нэг шингэн ингэж хийгээл нөгөө шингэн хийгээл нэрээ тэгсэн байна гэж тий. Түүхийг болсон үйл явдлыг бид нар хизээч шалгадаггүй. Дандаа л түүхийн олдур, баримтчиг, нүдэн гихчүүд тэдний бичиж тавьсан, үлдээсэн энэ бүх зүйлсүүд. 1-р зууны үеийн Есүс Христийн одоо үед байсан хүмүүс одоо том цэзарууд, тийм ээ, том хаадууд, ноёдууд, одоо мундаг жанжин, тийм ээ, хүмүүс зөндөө байсан. Ромын эзэнт гүрэн. Тэрний дотор олон цэзарууд байсан. Олон аймгийг тэд нар одоо захирж исэн, ноёлж исэн. Тэднэрт олон мундаг жанжидтууд байсан. Гэхдээ тэр үеийн хүмүүсийн одоо түүхэн баримт бичгээс бүр яагаад ч зүйрлэшгээргүй их маш их түүхэн баримт бичгийг Есүс Христийн одоо амьдралын түүх бол эзэлдэг. Хамгийн томыг нь бүр Есүсийн дараагийн одоо дараагийн гэх юм да их баримт бичгийг эзэлдэг хүн нь бүр хэдэн тийм ээ одоо дахин бүр баг ийм одоо жишээлбэл одоо юуныхаа түүхэн баримт бичгийн тухай ярьж штэ тийм үлдээсэн баримт бичгийн талаар. За жишээ болгоод ойлгомжтой болоход миний амьдралын талаар бичсэн баримт гэх юм бол ингээд нэг 10 удас байлаа гэхэд Есүс Христийн талаар илүү их байна гэсэн үг. 10 бот ном ч юм уу тийм 10 сээр ном цувралууд ч юм уу. Гол нь хаадуудтай харьцуулахад штэ. Тийм штэ тэр үеийн одоо сайн одоо ч гэсэн манай барууны түүхүүдэд одоо яригддаг олон цэзарууд, Ромын эзэнт гүрний жанжнуудын талаар тэр нөгөө Агуу Александр биш үү те. Тэрний түүх энтертэй ингээд харьцуулах юм бол жишээлбэл Агуу Александрыг би тэгж бол сонсч ирсэн. Ер нь л Александрийн одоо хийж исэн олон янзын одоо дайн тулаануудын түүх хамгийн дээдл нь 400 жилийн дараа штэ. Үүнийг амьдарснаас хойш хамгийн ихгээрээ одоо 2-3 хан бүр хамгийн их нь 6% олдсон байна. Намтрна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Есүсийн тухай түүх гэдэг чи одоо шинэ гэрээний сайн мэдээний номноо шүү дээ. Матай, Марк, Лук, Иохан гэдэг. Эдгээр тус тусдаа биш дээ. Хэд гэж бодож байна. Одоо хэдэн хувь одоо ховлогдсон одоо байсан гэж бодож байна. Дээд нь 6 1000. Хоо. Хуучин гэрээ 1000 дахин хийх гэсэн үг байна. Тийм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар яг би түрүүн нөгөө яг энийг судалж шинжилж үзсэн үү, яг Есүс амьдсан уу гэдгийн тал дээр тэгэхээр тэр үеийн түүхэн баримт бичгүүд, тэр үеийн одоо түүхийн шинжлэх ухаанаар харагдах те одоо өнөөгийн археологийн одоо юугаар харагдах ийм л баримт бичгүүдээр бид нар үнэхээр энэ явдал болсон уу гэдгийг харна шүү дээ. Тэгээд ингээ харахад шүү дээ хэд хэдэн одоо нөхцөл байдлууд бий байгаа юм л да. Ер нь юдэчүүдийн хувьд биш те. Хүн өвхлөөс амьдсан гэдэгт бас л яг бидэртэй адилхан итгэдэггүй ийм хүмүүс байсан. Одоо юдэчүүдийн хувьд бол тэд нар за хүндрэлтэн одоо мөхөж дуусаад дэлхий сөнөөд тэгээд бүх нийтээрээ дэлхий даяар одоо дахин амьлах болно. Тэр үед бурхан одоо өөрийн одоо шүүлтийг шийдэглийг энэ дэлхий дээр буулгана гэсэн ийм л ойлголттой байсан. Бүх нийтийн амьлалын талаар л тэд нар итгэдэг байсан. Тэрнээс хүн ингээ зүгээр итгэчихнэ гэдэгт ерөөсөө амьлчин гэдэгт бол ерөөсөө итгэдэггүй байсан. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал болохоор хуучин гэрээн дээр байгаа одоо тэр зовлон нэдэлж хүндрэлтний төлөө ирэх тэр месиагийн ойлголт нь тэд нар одоо ингээл үхэл 3 хоногийн дараа дахин амьлчихдаг. Тийм месиагийн тухай ерөөсө бодоагүй. За тэгэхээр жанжны тухай бодож ирсэн. За би таныг түр зогсоогоод уучлаарай. Түүхийн шинжлэх ухааны талаар та ярьж исэн. Христийн талаар баримтууд маш олон байдаг гэж исэн. Одоо болохоор хоёлаа юдэчүүдийн талаар ярьж. Юдэчүүдийн тухайн үеийн ойлголтын талаар ярьж штэ. Түүхэн ойлголтын талаар. Зөв. За тэгтэл Есүсийг амилсан гэд шавнар нь зарлан тунхаглаж ирсэн. Энэ бол тэд нар биш тэ цоглогдоод өгснийхэн дараа юу? Цоглогдож өгөхөд амилсныг нь харсныхаа дараа. Зөв. Шавнар нь энэ тухай тараас энэ бол биш тэ бүр 2000 жилийн туршид баримталж явсан өвгдөөцийн итгэл үнэмшлийнхэн эсрэг юм ярьж байгаа байхгүй. Тэр хүмүүс анхны шавнарын тэр гинтийн тэр сонирхолтой өөрчлөлт бол ер нь бол бас нэг талаар Есүсийн амьсныг одоо
cumulative гэж ярьдаг шүү дээ. Одоо амьсныг нэг талаар одоо нотлох айгүй том баримтчгийн нэг нь болдог. Яг гэвэл тэд нар хизээч тийм зүйлд итгэдэггүй байсан. Гэтэл үнэхээр харсан болохоор үнэхээр амьсан Есүстэй уулзсан болохоор тэд нар тэгж тунхаглаж ирсэн гэсэн ийм одоо дүгнэлтэд хүрдэг л дээ. Яг тэгэхээр тэд нар хизээч тийм ээ өөрсдөө ингээд зохиогоод Есүс амилчлаа эсвэл өөрөө хараагүй ийм юмдаа өөрийнхөө амийг өгөхөр хүмүүс биш байсан. Амийг өгөхөр гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд нар бүгдээрээ Есүсийг амилсан гэж хэлснээрээ Есүсийг бурхан хэмээн одоо тунхагласнараа бүгдээрээ өөрсдийнхөө амийг алдсан баг. Тэгэд хүмүүс бүгд алуулсан гэж. Тулгаад чи худлаа ярьж байгаа гэж хэлдэ. Тэ Есүс яг бурхан биш амлаагүй үсттэй гэж. Ирүүд нь шүүсэн гэсэн. Ирүүд нь шүүж явах тэр үед хүртэл нэгэн ч за балиа би тоглосон юм аа гээгүү. Тэ үнэхээр тэр харсан зүйлдээ үнэхээр өөрийнхөө биеэр амсаж үзсэн зүйлдээ тэд нар итгэсэн. Тийм ч учраас тэр мэдээнээсээ тэд нар хизээч ерөөсө буцаагүй. Тэгэхээр энэ бол маш том одоо түүхийн одоо шалгуур нэг нь шүү дээ тийм ээ. Та тэгэхээр энэ дээр одоо юудэчүүдийг цохож ярьсан шалтгаан нь бол тэр хүмүүс бол тэр юудэ хүмүүс байсан шүү дээ шамнар нь. Юудэн хүмүүсийнхээ уламжлалаас бол тийм амархан урвчгаар тийм боломжгүй шүү дээ. Одоо өнөөдөр ч гэсэн чи та нар юудэчүүдийг хараач. Өнөөдөр ч хараа л та. Еврей хүмүүс ямар хүмүүс вэ те? Өөрийн гэсэн юм юутай. Юугүй ертөнцийг үзэх. ертөнцийг үзэх те бүр юм тийм. Маш онцгой юм одоо ард хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэдгэр хүмүүс тийм амархан шууд тийм ээ. Ингэх одоо боломж байгаагүй зоригч байх боломжгүй тийм ээ. Тэдний одоо гинтийн тэр өөрчлөлт тийм ээ маш олон хүмүүсийг зочирдуулсан. Тийм ээ. Тэд нар яагаад гэвэл цорын ганц Явэ бурханд итгэдэг байсан хүмүүс. Гэтэл яагаад гинтхэн Есүс бурхан болоо явж байгаа гэсэн энэ юу гарч ирж байгаа үстэй тийм ээ ойлголт. За тэгэхээр энэ хоёр нэр бол бас бодлуулахар биш шүү. За бурхныг таасаа юу гэж хэлсэн бэлээ? Явэ гэж тэд нар одоо еврейгээр л хэлж байгаа шүү дээ. Есүс болохоор яасан гэсэн үг вэ тэгэхээр? Есүс бол Есүс гэд Есүсийн нэр шүү дээ, тэ. Назар хотод одоо амьдарч ирсэн тэр Назарын Есүс гэж ярьдаг, тэ. Тэгэхээр энэ хоёр өөр бурхан гэсэн үг үү эсвэл? Тийм. Тэгтэл яг тэр Явэ бурхны хүү бол Есүс Христ юм аа. Тэр өөрөө яг 100% бас бурхан бас бид нартай хамт байхдаа тэр 100% хүн байсан гэж. Ингэж тунхагласан. За би мэдээд сонсогчдод ойлгомжтой болгох үүднээс тодруулаад байгаа шүү дээ. Зөвөр ойлгоорой тий. За тэгвэл тэнд яг хэсэг хүмүүс Есүс амилсан гэж ярьсан юм байна тий. За тэд нар бол ер нь тэгхэр хүмүүс шээ. Наадуулчин бол ер нь нэг тууштай тий. Их мундаг одоо юу гэдэг ёс зүйтэй хүмүүс шүү. Ингэж худлаа юм ярихгүй. За бүгд алуулсан гэж байна. За тэр ёс зүй гэдэг талаасаа биш. Тэд нар биш одоо тийм тэд нар одоо тэдний хүмүүсийн ойлголт. Жишээлбэл тэд нар үнэхээр тийм хараагүй бол тийм харсан гэж хэлэхээргүй юм ертөнцид нэгдүгээр амьдарч ирсэн. Хоёрдугаар тийм хүмүүжлтэй. Тэд нар хүмүүжлтэй гэхээс тэхэм зүгээр алуулна шүү дээ угаасаа. За. Тэгээд тэгэхээр одоо жишээлбэл хин нэгэн хүмүүс за бид хоёр ингээд ямар нэгэн худлаа зүйлийг эхлүүлье гэж одоо тохирё л да тийм ээ. За тэгээ маргаашнаас хоёул юм сэви те. Тэгэл эхлэхдээ за тэгээд яах юм ингээд асуултаа тэгсэн чинь хоёулаа ерөөсөө одоо хин нэг одоо амьдсан гэж зарлаа. За тэгээд үр дүн юу юм? Яг хоо тэгээд алуулна. Тим юмд хүн тим зохих өөртөө алуулна эсвэл хөөгдөн те эсвэл хаа явсан газар чинь дуртай хүн чинь цаазаар авна чамаг. Эсвэл тэгээд тэгсэн гэж бичгийн тулд чамаг эхлээд би одоо сатан гэж нэрлээ. Сатан гэж байгаа нь чөтгөр шүү дээ, тий. Есүс тэгсэн шүү дээ. Сатан чи миний араас яв гэж өөрийнх нь нэг шавьд тийм ээ Петр тэгэлж ийсэн. Хэрвээ хүн зохиож тэрийг хийсэн бол өөрийгөө гоёор л бичнэ шүү дээ. Тийм ээ. Юу гэж би урвж идэм бэ? Чи урвал да. Тэ. Эсвэл эмгтэйчүүдийг урвуулъя. Гэдэг юм тий. Тэгтэл хэрвээ бид нар Есүсийн яг шавнарыг харах юм бол яг энэ Есүсийн энэ амьлын эргэн тойронд биш дээ. Тэд нар маш дорой байсан харагддаг. Тэд нар зүхтааж исэн. Тэд нар айж исэн, айн чичирж исэн, хаалгаах чангад өвжээд чимээг өхөн шиг байхыг хүссэн. Яг гэвэл Есүсээс болж өөртөө алуулах гэж байна. Гэтэл гинтхэн 40-50 хоногийн дараа өөрөөр хэлбэл энэ хугацаанд Есүс өөрсдөд нь үзэгдээд хамтдаа сургаал номлолыг айлцсан ийм хугацаа байгаа л да. Тэгээд 40-50 хоногийн дараа гинтхэн тэд нар гарч ирээд юун алуулахаас айх. Тийм ээ. Юун тэр одоо айн чичрэх тийм ээ. Зүхтах
харин ч бүр зоригтойгоор Есүс амьдсан гэдгийг тунхаглаж байсан. Тэгэд тэд нар хэрвээ одоо хуурамчаар ямар нэгэн зүйл үлдсэн бол тэд нар яг амь насн дээр худлаа гэдгийг мэдсээр үжид хинч тийм ээ амь насаа алддаггүй худлаа юмны төлөө. Үнэхээр худлаа юмд үнэн гэж бодоод итгээд амь насаа алддаг хүмүүс бол байгаа. Хууртаад гэсэн үг шүү. Хууртаад өөрөө одоо жишээлбэл бид нар ингээл хүмүүс ингээл одоо хит даврагчд гэж ярьдаг шүү дээ. Одоо энэ тийм ээ ойрох дорнд ингээл өөрсдөө бөмбөг зүгэл очиод дэлбэрээл тэ. Тэр чин өөртөө хараагүй. Өөртөө тэр түүхийг мэдэхгүй. Түр тэрийг үнэн гэж итгээд бол амиа өгч чадчих. Гэтэл өөртөө тэрийг худлаа гэж мэдсэ гэж хэрвээ худлаа байсан бол шүү дээ шавнаар. Тохироо хийцэн хэрнээ. Тохироо хийцэн хэрнээ. Тэрнийхээ төлөө амиа өгнө гэдэг бол баг хүмүүс хийдэггүй үйл явдал байна л да. Тэгэхээр за гол асуудал нь яг хэдэн хүн байсан бэ гэдэг л байна л да. Цөөхөлөө бол нэг 3 мангар хүн бас байж болно шүү дээ. Тийм яг хуу гэхдээ ийм нэг юм байдаг шүү дээ. 2 л хүн байх юм бол тэгэл нууц алдагдана гэж тийм. За тэр ч яг хуу тэнд биштэй нийтдээ одоо Есүсийн 12 шав байсан. За. Дээрэс нь нэмэх нь дахиад 500 гаруй хүмүүст 40 хоногийн туршид Есүс амьсныхаа дараа шүү дээ. Одоо сургаал заасан гэж. Тэгэхээр одоо амьсныхаа дараа Есүс үхснийхаа дараа үзэгдсэн тэр одоо үйл явдлыг феноменоныг тийм ээ 500 гаруй хүн харсан сонссон 40 хоног зарим нь тийм ээ бүр хамт байсан. Тэгэд одоо Паулийн бичсэн захидал дээр шинэ гэрээний захидал дээр 1-р Коринт 15 дугаар бүлэг дээр эдгээр хүмүүс одоо ч гэсэн амьд байна гэж хэлж байгаа. Худлааг үл та нар очиад асуу гэж байгаа маягаар хэлж байгаа бичиж байгаа байхгүй. Харсан хүмүүс нь тий. Харсан хүмүүс нь одоо ч гэсэн амьд байгаа гэж 1-р зууны үед шүү дээ. Тэр нөгөө захидлыг Ромын тухайн үеийн одоо нэг Коринт гэдэг юм хот руу захидал бичиж байгаа Паул. Тэгэхээр нэг хүн та яг Есүсийг амьсныг харсан юм гингүүд би харсан. Чи удлагийн үйл дээр баяраагаас ч асуугаараа гэдэг жишээ л одоо гисэн дутахтай байхгүй тий. Зөв. Есүс үнэхээр одоо цовдлогдоод нас бараад оршуулгадаад булшинд орсныг нь хүмүүс харсан. Тэгсэн чинь дараа нь нөхдүүдтэйгээ тэнд ингээд дахиад явж гин. Тэгэхээр тэрийг 500 гаруй хүн харсан баг. Нэг дор штэ. Нэг дор. Зүгээр хаяа энд нэг нэгнээсээ сонссон тийм гэхээс харсараад яг харсан гэж яасан хүмүүс нь цуглараа 500 болсон биш байх нь шүү дээ. Биш тий. Нэг дор тэд нар 500 хүмүүс хүнд харагдсан. Тэгэхээр тэр бол ер нь бол байж болшгүй гайхалтай үйл явдал байх үстэй тийм ээ. Хүн харваас үхсэн, цовдлогдсон. Тэгэхээр тэр үеийн цовдлол гэдэг бол зүгээр одоо дахиад босож яваад ингээд тэ явцдаг биш. Бүр хідэн хоногор одоогийнхоор бол имлэгт хэвдэж имжлүүлж тэ сөүлүүлж босож ирэхээр ийм хэмжээний одоо яргаллыг хамсаад тэгээ тэр загалмайн одоо хөл дээр очиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгээ явж идэг тийм юм зүгээр загалмайн үхэл болтлоо зодуулаад яа тийм зодуулаад яг хэрвээ бид Есүсийн нөгөө сайн мэдээний ном дээрс харах юм бол шүнжэнгөө тийм ээ яргалуулж байгаа шүү дээ. Есүс үхээгүй байсан байж болох уу? Зүгээр яг үхээгүй байхад нь буулгацсан. Бас чирэнгүүтэй би яа мэдээ шүү. Тийм. Тэгэхээр тэр үеийн Ромын одоо цаазлагч жинхэнэ мэрэгжлийн хүмүүс байсан. Тэд нар биш дээ. Тэр байтга тэр загалмайнаас тийм ээ өсөн одоо цовдлсон хүнээ буулгахын тулд хөлийн шилбиг нь үхээгүй байх юм бол шилбиг нь хуг зохиж алаад шилбийн зөгчингууд нөгөө хүн чинь бүтэд хүчтэй юм байна л та нөгөө уушиг ингээд дарагдаад ингээд цовдлогдсон хүн чинь тэгэж алаад буулгадаг байсан. Гэтэл Есүсийг очиод яг ингээд шилбийг хавуулах гээд очисон чинь Есүс аль хэдийн өгцөн байсан. Тийм учраас цаа тэгээ буулгаад. Тэгэхээр тэд нар тухайн хүн өгсөн өгөхөйг аюул сайн мэднэ. Дээрэс нь Есүс тэр үед өгөхөйг л гэж булсан тавигдах үед өгөх нь штэ 3 хоног. Тийм ээ. Гэх мэтлэг яг хуу тэр нарийн ширийн одоо юу гэдгийг тийм ээ одоо шинжлэх ухааны тэгвэл ингэж болно тэг ангаахаар бол ингэ болно болохгүй гэдэг энэ зөндөөл юмнууд байгаа л да. Гэхдээ тэрнээс зүгээр л хүмүүсийн бидний одоо ингээд амьдралд шавнырын тэр өөрчлөлт бол Есүсийн амьсныг гайхалтайгаар тунхагсан. Нөгөө талаар Есүсийн одоо тавьсан булш хоосон байсан гэж нэг чухал одоо баримт байдаг л да. Энэ хоосон байсан гэдэг нь тий хоосон байсан гэдэг нь Есүсийг одоо цовдлоод өхүүлээд буулгаж ирээд Арамейд хотын Йосеф гэж нэгэн хүн өөрийнхөө одоо тухайн еврейчүүдийн одоо юугаар өөрийн бас эзэмшлийн булш гэр бүлийн булш гэж байдаг байсан.
За. Энэ булшинда одоо шинэ бэлдэжсэн булшинда Есүсийн цогцыг тавихаар одоо тухайн үеийн Санхедрин буюу одоо өнөөгийн бол манай одоо шашин төрийг хосолсон одоо байгууллага. одоо парламент гэсэн үг. Аа. Лаас нь асуугаад тийм ээ. Тэднээс асуугаад зөвшөөрөл аваад Есүсийн цогцыг тэр одоо булшин тавьсан баг. Тэгээ булшин тавиад маш том одоо хадаар наадалт нь тавиад тэр утга тэр үеийн Ромын цэргүүдээр мануулсан. Яагаад манс юм бол? Яг гэвэл тэд нар аль хэдийн юу мэдчихсэн гэхээр Есүс өөрийгөө би дахин амьдна гэж хэлсэн байсан. Аа, өмнө нь амьд байхдаа тий. Тийм учраас тэгвэл тулд ямар ч байсан бус шиг нь одоо ингээд чулуугаар тийм ээ. Ягаад мамчи юу ч гэсэн. Тэгээ 3 хоногийн дараа үнэхээр одоо онгоолгол харахад байж ивэл дуусаа. Есүс ярьсан энэ бүх зүйл энэ олон янзын хичнээн мянган хүн Есүсийг дагаад тэрүүгэрч явж исэн. Энэ бүх зүйл ингээ сайхан тарна. Яг урд өмнө зөндөө олон тийм бослого, тийм олон хүн амьтан дагуулсан зөндөө хүмүүс байсан. Тэдний л нэг болоод ингээл дуусах хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгтэл одоо 3 хоногийн дараа Есүсийн тэр одоо тавьсан буш хоосон байсан. Өөрөөр хэлбэл тэнд булчнаас алга тухайн үед одоо тийм булчнаас алга болсон. Тухайн үед хүмүүсийг ингээ нөгөө майланг ингээ давуугаар ороогоод муухай ялзруулахгүй тулд тэ ингээ ороогоо тавьдаг байсан. Тэгсэн чи тэр нь дотроос нэвтээх ингээд авцсан юм шиг. Тэр нь ингээд одоо юуны ирвэхний одоо юу гэдэг штэ тийм ээ. Нөгөө авгалдааны гадна талд юм ингээд яг тэр шигээр үлдсэн юм шиг Есүсийг ороосон тэр юм нь яг тэр чигээр ингээд байсан. Гэхдээ тэнд Есүс өөрөө байгаагүй. Өөрөөр цогцсон бин байгаагүй. Тэгээ яг тухайн үед биш те. Энийг нэг батлах том үйл явдал болохоор тэр үеийн юдэчүүд, юдэн удирдагч нар Есүсийн цогцыг шавнар нь хулгайлсан гэсэн ийм яриа гаргасан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үнэхээр булш нь хоосон байсан гэдгийг л баталж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл Есүсийн дайснууд гэсэн үг шүү дээ, тэ. Булшийг нь хоосон байсныг аль хэдийн баталсан. Хулгайлсан гэж ярьснаар. Зөв. Тэгэхээр булч нь бол хоосон байсан гэдэг нь тэрүүгээр бол ячиж байгаа. Зөвхөн Есүсийн талын хүн л хоосон байсан гэж яриаггүй. Бас эсрэг байгаа хүмүүс нь хүртэл тэр үеийн одоо Есүсийн булш хоосон байсан гэдгийг одоо тэр тухайн үед бүр батлан зарласан баг. Есүсийн дагалдагчид энэ шарлын хулгайлчлаа гэж тэ худлаа амьсан болох гээд хулгайлчлаа гэж. За энэ яг нэг талаараа тэр булш хоосон байсан гэдгийг баталж байна. Гэхдээ нөгөө талаараа энэ таамаг нь үнэн байвал яах юм. Шавнар нь хулгайлсан бол яах вэ? Хэрвээ шавнар нь хулгайлсан бол хэрвээ бид нар үйл явдлыг бид нар шинэ гэрээний тэр хэсгийг ингээ харах юм бол шавнар нь Есүсийг хараад цочирдохгүй байхгүй юу? Энд байгаа юм чинь гээд тэ. Тэгсэн чинь яг үйл явдал яаж үргэлжилдэг юм гэхээр тэд нар юун тэр булш хулгайлах. Тэд нар бүгдээр айгаад бүгдээрээ зүхтаагаад яг цовлогдсныхын дараа яг гэвэл нэг хэсэг чинь Есүс тэр хавийн одоо ард түмнийг хойлруулсан байгаа шүү дээ. Ялангуяа сүүлийн тэр 7 хоногт Иерусалим дотор одоо Юдэн баяр болох гэдэг. Тэгсэн нөгөө гол удирдагчийг нь аваачаад цогдолчлаа. Тэгэхээр тэр үед яадгүй буслаг гаргасан ч гэдэг юм уу те тийм хүмүүсийн удирдагч нь өгөхлөөр хамт ойрынхан хүмүүс юу болох вэ бас аюултай амьдсанд нь халтаа ийм юм л болно шүү дээ. Барээд авчих юм билүү те. Барээд авчих юм билүү те. Тэгэхээр тэд нар бүгдээрээ ингээд юун тэр зогсон сулгаалах. Тэгээд дээрэс нь тэд нар Есүсийг цогцлог хулгайлаад яах юм? Амьдсан гэсэн цууд харах юм шүү. Тий, гол нь тэд нар өөрөө тийм юмд итгээгүйсэн байхгүй юу? Өөрөө итгэв. Түүхийг ингээ харах юм бол тэд нар Есүсийг харж иж итгэсэн байхгүй юу? Амьдсан гэдгийг. Тэрнээс Есүс одоо амьдна гэж хэлсэн, одоо би хүлээж гэн гэж бодож суугаагүй тэд нар. Угаасаа ингээд дууссан гэж бодсон. Тэр үедээ зарим нь загасчид байсан Есүсийн шавнар. Бид нар буцаад загсаа барь дөө одоо өнгөрсөн гэж буцаад зарим аваад те. Нөгөө Галил нуур дээр гараад юу мууга дэгэмэгээ шидэт ч юм уу те. Тороо хаяал ингээд байжсэн байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэгж тийм хүлээлт тэд нар угаасаа байгаагүй. Байх боломжгүй. Бид нар нь гол нь Библиэлд бичигдсэн байдаг. Бичигдсэн байж байгаа. Түүхэн тэгж үйл явдал үргэлжлэж байгаа байхгүй. Тэгэд юунд одоо ингээд одоо амилцсан байх ёстой гэж ингэж гүйс нэг ч хүмүүс байхгүй. Тэр үед тэр одоо юуны өмнө одоо бүтэн сайдрын үрээр хэсэг эмгтээчүүд Есүсийн шарил дахиад нэг хүндэтгэл үзүүлж дахиад тослож ингэж яадаг юм зан үйл байдаг юудэчүүдийн тосын солин гэсэн үг байна шүү дээ тийм тэрийг дахиж шинжилээд ингээд дахиж одоо ороодаг ч юм уу тийм тэрийг хийх гээд эмгтээчүүд тэр шарил дээр ирсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө булш нь хоосон байсан. Цэргүүд нь яасан тэгээ?
Цэргүүд нь бүгдээрээ тэр үед одоо яг Библиэр тэрийг яг яасан бэ гэдгийг яагаагүй. Зүгээр айн зүгтсэн, тэнгэрлэгч нар үзэгдсэн, тэд нар айн зүгтсэн эсвэл унтсан олон янзын одоо үйл одоо юу байж болно л доо. Та дөрөв тэр чулуугаар тагласан гэсэн үг үү? Тийм. Том буул хар чулуугаар таглаад тэгсэн тэр нь бол онгорхой байсан. Тэгээ эмэгтэйчүүд болсон байсан шүү. харангуут энэ юу те одоо нөгөө хад чинь олдсон байж тэгээд гайхаа гүгэд орсон чинь дотор нь байгаагүй. За тэгэхээр үйл явдлыг хэрвээ бид нэг харах юм бол биштэй түүхэн талаас нь харах юм бол биш. Тэр эмэгтэйчүүд Есүсийг амьсан гэж боддоогүй учраас тийм ээ салах ёс гүйцэтгэх нөгөө дос англин үнэрт юм авчираад ирж исэн. Нөгөө талаар нөгөө эрэгтэй шавнар тэд нар болохоор бүгдээрээ зүгээр нэг газар айга чимээгүй хүн шиг нэгнийд очиад те хаалгаад өгчээд чимээгүй хүн ингээд одоо айгаад байжсэн. Одоо гинт Ромын цэргүүд эсвэл Санхедрины буюу одоо юдэчүүдийн удирдагч нарын одоо бас хөл гарууд тийм ээ Ромын хүмүүс хурж ирээд барьж аваад бас эднийг өөрсдийг нь алах болов гэсэн ийм айдастай байжсэн. Юун тэр Есүс амилсан, юун цогцос хулгаалаад эдгээр тэгээд хаашаа аваачих. Ямар ч юдэчүүдийн ёслолоор өчтөө өөрсдийнх нь одоо ёс заншлаар хүн үхээд бушин тавьсны дараа 2 жил хөндөх ёсгүй байхгүй. Яг л тэр нөгөө бүх юм янзарч дуусаад хүн яс нь үлддэг. Тэгээ ясыг нь зөглүүлж аваад өвөг дээдсийнхэнд бушинд бас нийлүүлж тавьдаг ийм ёслол байдаг. Бүх ясыг нийлүүлээд. Тийм бүх ясуудыг нийлүүл. Тэр ёслолыг хүртэл дагч тэгж одоо хөндөх ёсгүй одоо ёстой манайхаар бол мууяр тийм одоо юм байж болохгүй байхгүй юу? Юун тэгж зогслыг хөндөх тийм юм. Тэд нар чинь бүр цэвэр яг юдэчүүд байсан. Бүр цэвэр одоо юдэн ёс заншилтай бүр шарил хулгайлах хэмжээний сэтгхүүтэй гараад байгаа. 13 нас хүртлээ шүү дээ. Юдэн хүүхдүүд хөвгүүд 13 нас хүртлээ одоо хуучин гэрээний буюу одоо Библийн хуучин гэрээний хэсгийг цээжилдэг байсан. Уншдаг байсан. Зүгээр нэг тийм одоо ямар ч ёс заншлаа мэдэхгүй зүгээр нэг ингээд тэг годомжинд төссөн хүмүүс биш байхгүй тэд нар чи айгүй ёс журамтай айл гэр одоо гэр бүлийн соёл амар өндөртэй ийм хүмүүс. Тэгээд тэд нар айгаад байж ах тэр үед эмгтээчүүд гүйж орж ирээд бидний эзэн амьсан байна гэдээсэн. Тэгсэн чинь тэд нар тийм байхгүй. Юу энэ эмгтээчүүд юу яриад байгаа юм те гисэн ийм байдлаар хандсан байхгүй. Тэгээд яг Библиэр бичигдснээр бол тэр хамгийн ойр дотн байсан Петр гэдэг шавна. Нөгөө булш тавьсан булш нь гүйж очсон баг. Гүйж очиод байхгүйгааг нь үнэхээр харсан. Гайхсан. Тэгээд тэд нар бүр яад юм блэгээ гайхаад ингээд сууж исэн. Нэг хоёр нөхөр дахиад ороод ирсэн. Бид нар сая Эмау гэдэг тосгон руу явж исэн чинь Есүстэй бид нар таарлаа гэж. Тэгээд тэнд бас нэг тийм Эмау тосгон дээр тосгон руу явж исэн хоёр шавнартайгаа Есүс амьсныхаа дараа үзэгдээд хамтдаа алхаж явж агаад тэгээд гинт алга ус нэг тийм түүх бас Библиэр байгаа. Тэгсэн тэр хоёр нь гүйж ирээд тий бас хийсэн. Тэд нар итгээгүй. Бас итгээгүй. Тэд нар үнэхээр итгээгүй. Тэгэд мэдээж хэрэг Есүс одоо тэрний дараахан Есүс тэднэрт үзэгдсэн. Тэгээ би байна. Ер нь бүгдэнд нь яг бодитоор өөрөө харагдчихсан хүн болгон тэгжээж л тэд нар зориг орно шүү дээ. Үнэхээр амьдсан байна гэж. Тэрнээс тэд нар тэгж ярих тийм суур, дэвсгэр тийм одоо соёл, тэр дэвсгэр ухагдхуун ойлголт аль нь ч байгаагүй. Есүс тэр байтугай тэднэрт 3 жил биш дээ сургаал номлолоо заагаад өөрийгөө хинбэ гэдгийг яриад гайхамшигыг үлдээд бүр сохор хүнийг хараа оруулаад хүлгүү довлон хүмүүсийг хөл оруулаад одоо явдаг болгоод те ийм олон гайхамшигтай юм хийсээр байхад тэд нар ойлгоогүй л яваад байсан. Юун амьлах. Тэгтэл тэд нар гинт өөрчлөгдсөн. Гинт тэр үеийн мэдэгдэх дэлхийд даяар тархан явж Есүс Христ үхлээс амьсан тэр бол жинхэнэ Бурхны хүү өөрөө Бурхан нэгэн юм а гэдгийг тунхаглаж гисэн. Энэ бол биш үү түүхэнд болсон ерөөсө гайхалтай үйл явдлуудын нэг. Өнөөдөр дэлхийн одоо хүндрэлтний түүхийг одоо өөрчилсөн, тийм ээ дэлхийн соёлыг өөрчилсөн хамгийн том одоо хэрвээ нэг дүрийг хэлгээвэл бид дэлхийд даяар хүлээн зөвшөөрдөг Есүс Христ юм а гэж. Тэгэхээр тийм л үйл явдал болсон. Тэгэхээр тэр амил энэ үл зөвхөн одоо би хоосон буш шавнырын өөрчлөлт гэсэн хоёрхан л юмны тухай ярьлаа. Хэрвээ бид нар цаашаа
эмэгтэйчүүдийн одоо оролцооны талаар ярих юм бол бас дахиад өөр сонирхолтой түүхэн баримтч гарч ирнэ. Тухайн үеийн цугсах ярил л да. Тухайн үеийн эмэгтэйчүүд бол хүний тоонд ордог байсан. Одоо ингээд тоолоход та тэнцээ нэг 5 эмэгтэй 7 хэрэгтэй байлаа л да. Тэгэхэд тэд нар юу гэж хэлдэг? Наа чи хэдэн хүн байна гэдэг юм бол 7 хүн байна гэж ярина. Нөгөө 5 эмэгтэйчүүд зүгээр тэр бууланд хөрөх юм тэгэл байж гин. Яг хүний тоондоо бол тоологдохгүй. Хүүхэд эмэгтэйчүүд тоологддог байсан. Тийм одоо соёл واخгүй ойлгож байна те. Тэр үеийн одоо зөвхөн магадгүй юудэчүүд биш бас магадгүй тэр үеийн одоо Месопотамия орчмын те тэр бүх одоо улс үндэстнүүд бол тиймэрхүү хэмжээнд байсан баг. Тэгэд эмэгтэйчүүдийг ямар нэгэн одоо шүүхээр гэрчлэгч болгодоггүй байсан. Яг л эмэгтэйчүүд юугаа мэддэг юу ч мэддэггүй. Тэд нар худлаалыг их байх гэсэн юм ойлголт. Бүгд саяхан нэг 100 жилийн өмнө л эмэгтэйчүүдийн одоо эргэдэг шведлийн талаар л яригдав шүү дээ дэлхийд даяар тий. Тэгэхээр одоогоос 2000 жилийн тэртет ямар байсан байх нь тий. За тэгээд тийм нөхцөл байдалд эмэгтэйчүүд Есүс Христийн энэ түүхэнд маш өндөр үүрэг гүйцэтгсэн харагддаг. Хэрвээ энэ түүх худлаа түүх байсан бол хэрвээ хэн нэгэн хүн зохиогоо бичсэн байсан бол тэр үеийн соёлоор эмэгтэйчүүдийг тийм өндөр хэмжээнд бичих боломжгүй байсан. Нэг зүг. За өөрөөр хэлбэл жишээлбэл хэрвээ би Есүс Христ дахин амьлаад хамгийн эхлээд эмэгтэй хүнд харагдсан. Мария. Тэгэд хэрвээ би тэр үгийг зохиогоод бичсэн байсан бол Мариад биш хамгийн хүчрэг магадгүй Петрт ч юм уу, Йоханд ч юм уу те. Одоо тэр одоо анхны одоо шавнарт Томаст ч юм уу харагдах хэрэгтэй байсан шүү дээ. Тэгсэн чинь бүр нөгөө Томас гэснээс Томас нь бүр итгээгүй. Бүр хамгийн сүүлд Иесус уулзаж өмнө нь сүгдэж миний эзэн, миний бурхан гэж хүлээн зөвшөөрж ирсэн. Харсныхаа. Тийм. Тэгэхээр хэрвээ бид нар түүхийг зүгээр одоо тэр үедээ одоо амьллын Есүсийн тухай сайхан гоё домог түүх хэрвээ бичиж гэсэн бол дандаа баатруудыг нь мундгуудыг нь сонгож гоё үйл явдлуудыг нь тэд нар хийсэн болох хэрэгтэй байсан. Тэгэхээр одоо нөгөө тэгсэн чинь бичсэн хүн тийм бичсэн хүн нь одоо худлаа бичсэн байсан бол шүү дээ. Тэгсэн чинь тэр нүдэн гэрчүүд нь өөрсдөө бичсэн шүү дээ Библийг. Тэ. Тэгэд хэрвээ худлаа байх юм бол за байж гараа чи ерөөсөө Иесусыг харсан бол чи харсан бол чи шууд нөгөө тослох гээд очсон хүн чи бол те Мария биш. Шүн чимээгүй очингуудаа одоо юу гэдэг те Ромын зэргүүтээ байлдаа шууд дийлж мэлээл те. Тэгсэн болгоё ч гэдэг юм уу. За одоо юу гэдэг зүгээр нэг эмэгтэй Мария тэр хүний гэрчлэл хүртэл биш те тухайн үед хүлэн авдахааргүй байсан байхгүй. Тэгсэн Мария яриад ч нэмэргүй байх тийм байсаар л биччихэж байгаа байхгүй юу. Мария анхан гэж харсан гэдэг. Энд чи юу гэсэн гэхээр үнэн байсныг л хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энийг энэ гэдэг л embarrassing story гэж тийм одоо өөрөөр хэлбэл одоо ичгүүртэй түүх. Тухайн үед тэр үеийн хүмүүс ч одоо ичгүүр болон иймэрхүү соёлтой хүмүүс байгаа шүү дээ, тэ. Нүрээ бас тэ хамгаалах ийм соёлтой хүмүүс байгаа. Гэтэл байж байгаа л эмэгтэйчүүд дандаа сайн юм хийсэн болоод идэг нөгөө түүхэн дотор. Байж болохгүй шүү дээ. Тэгэхээр чи хүмүүс тэрийг үнэмшихгүй байхгүй. Гэтэл үнэмшүүлэхийн тулд хүн юм бичгтээ үнэмшихгүй юм бичиж болохгүй шүү дээ. Үнэмшихээргүй хүмүүсийн дүрийг оруулж болохгүй үстэй. Хэрвээ яг үнэмшүүлэхийн тулд зохиож байгаа. Зохиож байсан бол. Голон зүгээр тийм болсон. Яг үнэн байсан болохоор л тэр чинь яг болсон юмыг нь л бичсэн л байгаа байхгүй тэд нар нүдэн гэрчүүдийн гоо гэдэг. Тийм. Одоо болохоор хүмүүс яг тэрийг нь хөндлөнгийн өнцгөөс яг тухайн үеийн өнцгөөс тухайн үеийн соёлоос биш зүгээр хараад энэ эмэгтэйчүүдийг ингээ бичсэн. Зүгээр байдаг юм л гэж харахаар тэгж харагдаад байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр эмэгтэйчүүдийн оролцооны хувьд бол нэг иймэрхүү байгаад байх нь шүү дээ тийм. Өөр одоо жишээ нь за та хоосон булш ярьлаа. Дагалдагчид бол ингээ өөрчлөгдсөн гэж ярьлаа тий. За тэгээ эмэгтэйчүүд ингээ харсан гэж ярьлаа. Тий өөр ер нь бас ярихаар байна. За өөр зөндөл юмнууд байгаа. Би одоо шууд толгоонд орж ирж байгаа юмнууд аварл байна. Та түрүүн Есүс Христ үххийнхаа өмнө би ингээд амилнаа гэж ярьж ирсэн гэж ярьлаа. Тэр одоо жишээ нь Есүс Христ би үхнэ. Тэгээд амилна гэж ярьж ирсэн гэсэн үг. Тий. Ерөнхийдөө яг мэдээж хэрвээ бид нар тухайн үеийн бас дахиад соёлыг эргүүлээд харах юм. Тэр соёл бол ингээд яг ингэж ярьдаг юм соёл биш байхгүй. Маш тийм одоо намайг жоохон байхад бол манай эмээ бол зүрдсэн үгээр л дандаа юм ойлгуулдаг байсан тий. Тий. Үннээрээ бол үхэр тэргээр би тэрийг мушгаал заримдаа тэгэл эмээтэйгээ тоглодог. Тэрнээс манай эмээ шууд чи яг үнэн л дандаа ганцхан үннийг л хэлээд байвал чи тэгэл маш хол яваа шүү дарга болно шүү ч гэдэг юм. Тэгж хэлээгүй шүү дээ. Яг тийм үгээр бол хэлээгүй. Тэгэхээр санаа нь бол тэр мөн тий.
Тэгэхээр тэрнтэй адилхан Есүс өөрийгөө үхээд дахин амьлах тухай бол маш олон янзаар хэлж ирсэн. Тэр удаа нэг удаа юдэчүүдэд юу хэлсэн гэхээр энэ сүмийг би нураагаад 3 хоногийн дотор дахиж барьна гэсэн. Тэгээд энэ сүм гэж хэлж байгаагаараа Есүс өөрийнхөө биений тухай ярьж ирсэн. Өөрийгөө тухай ярьж ирсэн гэж Библиэр хэлсэн байгаа юм л да. Тэгтэл нөгөө юдэчүүд нь хахад юу гэсэн үг юм чинь бүр 68 58 жилийн туршид баригдсан энэ юмыг чи 3 хоногийн дотор барьна гинэ гэл те. Гайхажсэн тий. Тийм гайхажсэн ийм л одоо тийм түүхүүд бол байгаа. Есүс тэгээд өөрийгөө хүний хүү цовлогдсон нас барж тэгээд дахин амьлна гэж хэлж ирсэн. Шууд хүний хүү гэж хэлж байгаагаар Есүс дандаа өөрийгөө хэлж ирсэн. Яг л хүний хүү гэдэг энэ цол гэх юм уу та энэ нэр өөрөө бүр хуучин гэрээний яг Бурхныг хэлж ирсэн. Бурхныг илэрхийлж ирсэн. Бурхныг төлөөлж ирсэн нэг тэр дүрийн тухай байдаг. Хуучин гэрээний Даниэл номон дээр байдаг. Тэр одоо нэрээр тэр цолоор өөрийгөө цоллно гэдэг бол өөрийгөө шууд би бурхан юм аа гэж хэлж ирсэн байхгүй юу? Тэгэхээр та сайн нэг юм хоёр юм хэлчихлээ. За нэгдүгürt нь Есүс Христ өөрийгөө амьлж исэн гэдгийг ингээд зүрх зүгээр зөөрлөөр хэлж исэн. Нөгөөх нь болохоор хүний хүү цовдлогдоод амьлна гэж шууд хэлж исэн гэж. Тэгэхээр яг аль алинаар нь хэлж исэн гэсэн үг үү? Аль алинаар нь хэлж исэн. Ер нь бол юудэчүүд шууд сонсоод яг юу гэж хэлж байгааг нь бүр баттай ойлгож исэн. Тийм ч учраас тэд шууд чулуу шүрж авч исэн. Яг чулуу шүрж авч исэн гэхээр тэр үеийн одоо юугаар бол бурхныг доромжилсан хүнийг шууд чулуугаар шидэж алах хэрэгтэй гэсэн хууль үйлчилж исэн тэр үед. Есүс доромжилж гин гэж үзэж ирсэн Есүсийг. Яг гэвэл Яавэ бурхнаас өөр бурхан байж болохгүй гэж үзэж ирсэн тэд нар. Юдэчүүдийн ойлголтоор. Тэгсэн чи Есүс өөрийгөө би шууд би бурхан юм а гэж шууд хэлчих юм бол шууд тэр шууд барьж аваад алах байсан байх л да. Гэтэл Есүс ингээд ийм замаар, олон янзын замаар одоо өөрөөр хэлбэл Авраам гэж те. Авраамаас өмнө би байсан гэж. Авраам гэдэг нь бүр мянган жилийн өмнө те одоо байсан өөрийнх нь өвөг дээдс واخгүй юу? Юдэчүүдийн өвөг дээдс. Тэгтэл би тэрнээс өмнө байсан гэдэг чиглэлч юм. Би одоо би хэм гэж хэлж байгаа вэ гэдэг нь амар тодорхой байна. Би бол одоо Чингис хаанаас өмнө байсан. Ингээ би хэлэх юм бол би хэм болох уу те нэг тийм нэг л тийм төгссөн шүү дээ. Тийм гих мэтлэнгийн олон замаар юдэчүүдийн бүр ингээд дургуйцлыг одоо тэдний итгэл үнэмшлийг одоо чаленж хийж ирсэн гэх юм уу те. Юмуд маш их одоо Есүс хэлж ирсэн. Тэгэд Есүс яг уу амьлах гэдэг нь асуудал болохоор Христэд итгэгчдийн итгэлийн хамгийн гол суурь байдаг. Яг гэвэл Есүс загламай дээр цовлогдох бол нэг чухал зүйл. Яг гэвэл хүн төрөлхтний яг энэ гимнүглийн өмнө тийм би бас яг нөгөө асууж ирсэн асуултад тусгачээ. Зүүрлэлээр хэлсэн бай шуудаар хэлсэн юм байна те. Зүүрлэлээр тэрвээ дан зүүрлэлээр хэлсэн бол яг үнэндээ хүмүүс зүгээр өөрсдийнхөө ойлголтыг яг ингэж хэлж байгаамаа гэд гойвуулж болно шүү дээ. Есүс зүгээр л сүнсээр амьлах байсан гэдэг ч юм уу тэгэл ингээд сүнсээр амьлсан би харсан марсан гэл олон юм болно шүү дээ. Тийм ерөнхийдөө энэ нийтлэг ингэ явчаагүй бас шууд хэлсэн гэдг нь яг баттай. Зүгээр л ингээл үзэгдлэр ч юм уу сүнсээр ч гэдэг юм уу одоо үл үзэгдэх байдлаар би амьлц одоо ч гэсэн амьд байгаа ч гэдэг юм. Гэтэл Есүс өөрөө яг биеэр амьсан байгаа байхгүй. Тэгээ тэрийгэ илэрхийлэхдээ би энэ барилгыг одоо энэ сүмийн барилгыг би барих болно гэсэн. Тэгэд Томас гэдэг өөрийнхөө нэг шавьтай уулзахтай хүртэлтэй ямар ч сүнс ийм байдаггүй чи хурж ирээ бариад үз намаа гэж амьдсныхаа дараа. Томс нэс. Тэгээ Томс нөгөөд чинь барьж үзэл гинт тийм ээ хөлдөн унаал тэгэл миний зүгээр төсөөлж байгаа бол асгартал ойлаа л та тэгэл миний бурхан миний эзэн гэж хүлээн зөвшөөрж ирсэн. Тэгэхээр их гоё реалист үзэлтэй хүн байна да тий. Тэг яг барьжээж одоо итгэсэн. Тэгэд Есүс гоё чухал юм хэлсэн тэр. Чи ингээд намайг хараад бариад ингээд яг ингээд шалгаад тэгэд итгэж байна. Харин ирээдүйд намайг хараагүй мөртлөө итгэсэн тэдгэр хүмүүс улам илүү ёроолтой байх болно гэж хэлсэн. Тэгэхээр мах тэрнээс хойш итгэсэн хүмүүс нь ирээдүйд өрнөх цаг дээр хэлсэн. Өрнөх цаг дээр хэлсэн. Тэгэхээр одоо бид нар л гэсэн бохгүй одоогийн Христ итгэгч хүмүүсийн тухай л ярьж байна гэсэн. Тийм. Зөв. За тэгэхээр ямар ч үсэн баталгаануудын хувьд бол тийм юм байна. Тэгэхээр би яг хуу дараагийнх нь асуух гэсэн асуулт бол Христ итгэлийг бусдад түгээж исэн хүмүүс өөрсдийнх нь ажил бүтлгүүцсэн болохоор тэрийгэ бусдад мэдэгдүүлэхгүй тул бас нэг нэр нүрээ бодоод тиймэрхүү цуумуу тараагаад тэр нь өнөөдрийг хүртэл газар авцсан юм уу гэдэг дээр бас юуг л болчихж байна л да. Ягаад тэгэхээр нөгөө дагалдагчд нь
тех боломжгүй л болчиход байна л да. Угсаа алуулах юм дээр яг хүмүүс бол биш те. Янз бүрийн одоо юмд хүрэхийн тулд хувилдаж болдог. Тийм ээ. Хувилдаж болно. Одоо хувилдааны онолыг хүртэл байна шүү дээ. Тэр нь бол ихэвчлэн бурхан зүйл дээр байдаг. Дэлхийн одоо энэ одоо гэмт хэргийн ялангуяа Америкийн гэмт хэргийн одоо ертөнцид одоо хүмүүсийг барьж детектив тийм ээ нэг хүн юу хийсэн гэхээр ерөөсө 3 юм л байгаа. Хүн бол. Тэгээ барихад бол энэ 3 ийм чаналаар энэ 3 сувгаар л хайх хэрэгтэй. Нэр олдар, мөнгө, секс, бэлгийн одоо харилцаа. Эсрэг хүсний асуудал. За орчин үеч одоо ижил хүссэн хөрлөл байгаа л. Тэгэхээр энэ 3 зүйлийг хөгөл одоо асуудлыг бол ойлгоход болно гэж. Яг энэ 3-ын төлөөл ямар нэг юм энэ 3-ын төлөөл ерөөсөө хүмүүс гэмт хэрэг хийдэг, буруу юм хийдэг, юм зохион байгуулдаг, хувилддаг. Энэ 3-ын төлөө өөр баг юм байхгүй. Их хоол идэхин тулд ихгүй. Ерөөсөө мөнгө гэдэг чинь бол нөгөө хоолтой хамт бүх нөгөө бас эд баялаг одоо юу гэдэг те. Явч нөгөөх нь нэр хүнд. Тэгтэл энэ шавнарын хувилдаад яг юу хожив энэ хүмүүс. Амар олон охтууд тойрон хүрээсэн үгүй. Бид нар харин ч бүр юу гэр бүл нөхөөс нийгмийн шаар бүр нийгмээс тэмээ зүхтах хэмжээний одоо юм хүмүүс. Юу балаа нэрээд юу нэр алдар болгон тий. Тэгээ ямар нэр алдар бол авсан. Тэр бүр харин ч бүр тэмээ одоо Паул, Саул гэж нэртэй бүр фарисей нилээ мундаг эрх ямтай, яндагтай ийм хүн Есүст итгэснээсээ болоод бүр тэмээ харийн, өөрийн тэмээ нутаг усны харь хэлтний, өөрийн хэлтний бүх хүмүүсээр жанчуулж, задуулж тэмээ хөөгдөж, дээрлэхүүж одоо амьдсан нэг Паул гэж. Ямар ч нэр алдар тэднэрт өгөөгүй энэ хувилдан. Хэрэв хувилдан байсан бол. Гэхдээ одоо зүгээр ингээд мөнгө гэдэг юм бол тэд нар баяжаагүй. Тэд нар харин ч бүр хамгийн тийм ээ ядуу жинхэнэ өстө бүр хамгийн одоо улны гэж ярьдаг штэ. Ийм хүмүүс болсон. Тийм явж байгаа тэгээд тэд нар нас орсон. Тэгэхээр энэ бол яагаад ч тийм ээ хувилдааны одоо тийм ээ элементүүд энэ одоо Есүс Христийн амьсны энэ түүхэн дотор хувилдааны элементүүд байх боломжгүй болчиход байгаа. Хинч ямар ч ашиг олохгүй учраас. Тэгэхээр яг тухайн үедээ дагалдагчтай бол яг хуу нэр хүнд мөнд байхгүйсэн баг. Юу харин бүр доош явна шүү дээ. Өнөөдөр ч одоо ингээл Есүсийн дагалдагчид гэхээр бодвол сайхан нэртэй л байлгүй дээ. За тэр мундаг дагалдагч шүү энэ гэн. Тэг мөнхөд дурсагдах, хожим дурсагдах нэр алдрыг төлөө биш үү? Тэр бол араа ингэж исэн одоо жишээлбэл дэлхийд даяар мянган магадгүй хүмүүс өөрийгөө янз янзын л хүн болгож хүмүүст үнэмшүүлж те тэрийг дагаж яваад ашиг онжоо олсон хүмүүс зөндөөлөдөг баг. Гэтэл яг Есүсийн энэ үйл явдал дээр бол тийм ээ шавнар нь ашиг онжоо олох тийм ээ эрх ям бидлэх юу ч байгаагүй. Тэр үеийн шавнар нь угаасаа Есүсийг амьд байхад нь дагаж явж байхдаа ер нь хэдүүлээ зүгээр л ингэ дими юм яваад байгаа юм биш үү? Ер нь ашиг онжоо биднэрт байхгүй юм болов гэд Есүс асуусан. Та одоо хаанчлаа байгуулах та? Намайг баруун гартаа манад 100 гартаа байлгаач гэж. Ээж нь гойсон баха. Хүүгээ манай 2 хүүг ингээ баруун 100 гартаа байлгаарай гэж. Хүмүүс л угаасаа л ашиг хонжооны төлөө ямар нэгэн зүйлийн төлөө зүтгэн. Есүс амьд байхад тэгжсэн. Шавнар нь хүртэл ямар нэгэн ашигтай байж магадгүй гэд. Гэсэн чинь тэр хүн Есүс Христ нас барлаа. Бүх юм байхгүй одоо. Юу нөгөө ашиг найдвар юу ч байхгүй. Бүр харин ч амьдралынхаа 3 жилийг үрдсэн. Есүсийг дагаж явах. Тийм 3 жил энэ тэр. Тийм зүгээр гоё нөгөө татвар хураагчд Матай гэд нөхөр байсан. Татвар хураагаа байжсэн бол илүү л баяжсан байх хэвээр. Тэ? Тэнд одоо загасчд байсан. Загсаа бариад ингэжсэн бол илүү л одоо том компанитай болцсон байх ч юм уу те. Ийм байс. Тэгсэн чинь 3 жил алдаад тэгээд заа гэд ингээ байжсэн чинь Есүс амилсан Есүс тэднэр дээр тийм ээ. Ирж өөрийнхөө ярьж исэн сургаалуудыг хэлж исэн амлаж исэн бүгдийг баталсан тэднэрт. Тэрнээс болоод тэд нар дэлхийд даяар явж Есүс Христийн амьсан энэ түүхийг өөрсдийнхөө нүдэн гэрч харснараа тийм ээ зарлан хонхоглож ирсэн байна л да. Тэгэхээр тийм яг хөө тэр хувилдааны гэдэг бол байхад бол маш боломжгүй.
Яг тэгэхээр тэд нарт ерөөсөө оногдох юм зовлонгоос өөр юм байхгүй. Зовлонгоос өөр юм байхгүй. Үхлээс өөр юм байхгүй. Тийм юмны төлөө хүмүүс бол хувилдахгүй. Тий, тийм юмны төлөө хувилдахгүй. Үхснийхаа дараа би гоё юмтай болно гэж хувилдахгүй шүү дээ. Тэгээ ер нь яг нийтлэг зүгээр дэлхийн жишгээс аваад Жишгээс авч үзсэн. байж болохын гэхдээ яг тэгхүү гэдэг дээр бас хэцүү юм байна. Нэр хинч байсан. За хоёулаа нэг сайхан бүлэг байгуулъя. Тэгээ алуулна. Тэгээ үхээд гоё заяа. Ихэр бас хэцүү тий. За тэгвэл нэг юм байна. За бурхан байдаг гэж итгэх бол зарим тохиолдолд яг иймэрхүү юм яриад эхлэх юм бол арай амархан байж болно. Яг л гэх юм бол бурхан байгаа юу? Байгаа. Бурхан дэлхийн ертөнцийг бүтээсэн гэж итгэж гин өгөнгөд бас байж болох л юм тий. Итгэсэн ч яах вэ тий. Гээд бас итгэж болно жишээ нь ингээд зүгээр ер нь бурхан байгаа да тий. Хаяада нэг бас юр бусын мэдрэмж төрөдөх юм бол нэг залбирч болно штэ гэдэг ч юм уу. Тэгвэл Есүс Христ амьдсан гэдэг нь бол бүр огт өөр мэдээлэл байна л да. Яг тэгэхээр энэ бүр яг юм бодит одоо энэ амьдрал дээр орж ажиллах ч юм уу нэг тиймэрхүү талын юм байгаа тийм. Ягаад энийг зүгээр ингээд ингээм бурхан байгаа шүү. Ер нь тэгээд яг юм жинхэнэ бурхан гэж байдгийн. Тэрэнд итгээрэй гэхгүйгээр юм Христ амьдсан гэдэгтээ ингэж хутгаж ойлгох шаардлагатай болчиход байт юм бол зүгээр энэ бурхан байдаг гэдгээр нь Христ итгэл бол одоо энэ үнэн бурхныг дээдлэх юм байгаа. Одоо энүүгээрээ явчих гээд нэг амар хэлбраар нь явж болоогүй юм бол гэсэн нэг асуулт байна. Тэгвэл яах вэ? Дэлхий дээр бол одоо хэдэн за сая бишэлэх хэдэн мянган одоо шашнууд байна шүү дээ. Шашны 4000 шашин байгаа гэж үзэл бодлоод шүү. Одоо том шашнууд гэвэл мэдээж хуруу давнууд байгаа. Тэгвэл үзэл бодлоод янз бүрийн жижиг сэжиг одоо ирсэн явсан олон одоо шашны үзэл санаанууд зөндөө олон тийм одоо үзэл бодлоод байна. Тэд нар бүгдээрээ л ямар нэгэн замаар бурхан байгаа байхгүй. Тийм ямар нэгэн далдын одоо их хүч байгаа байхгүй талаар тийм ээ. Ямар нэгэн одоо тийм зүйлийн талаар үл үзэгдэх ер бусын зүйлсийн талаар бүгдээрээ ярьдаг. Тийм үстэй тийм ээ. Тийм ба. Тийм. Есүс Христ тэднээс Христ итгэл тийм ээ. Эднээс ялгаатай нь энэ Есүсийн амьлын тухайлах. Ялгаатай. Яагаад гэвэл Есүс Христийн үхэл энэ амьлал өөрөө Христ итгэл гэдэг энэ итгэл үнэмшлийг оршин тогтнолын гол суурь нь болж байгаа. Энэ зүйл хэрвээ байхгүй бол өнөөдөр Христ итгэл гэж байх шаардлага байхгүй. Яг бусад тэр олон хэдэн мянган одоо итгэл үнэмшилтэй яг адилхан тэгэл тэр чамдаа гоё тэр наддаа гоё энэ манай улсынх тэр танаа улсынх тэ ингээл явж болно. Ингээл явж болно тэ. Гэтэл Есүс Христ хэрвээ хүн төрлөختний дотроос цорын ганц тэр амьсан нэгэн. Тэгэд түүний хэлжсэн сургаж исэн тэр зүйлс нь үнэхээр өөрийнх нь амьлаар батлагдсан бол би бол тэр олон мянган итгэл үнэмшлүүдийн дотроос амьсан тэр нэгнийг нь л тийм ээ хэрвээ итгэх ёстой бол ямар нэгэн зүйлд тий би тэрэнд нь л итгэнэ гэж би бол бодож байна. Хин нэгэн хүн үхлээс амьдсан бол би тэрэнд арай л илүү хүч илүү хүнд одоо юу гоо одоо арай илүү даацтай хүнд итгэлээ өгнө штэ. Зүгээр нэг тийм ээ одоо тэр хүн далдыг хардаг гин тий тэр тэгдэг гин тэгж юм дууддаг гин эдгээр бол байдаг юм байхгүй юу? Тийм үстэй. Гэтэл үхлээс амьдсан худлаа гэж хэлэхгүй юу? Тэгэхээр далдын юмнуудыг. Гэхдээ яг хөө би бол тэрийг одоо өөрөө нөгөө яг харж өөрөө яаж байгааг болох хурдлаач гэдэг юм үнэнч гэдэг юм хэлэхгүй л дээ зүгээр яг Библийн дагуу теологийн ухтгуун бол байгаа. Өөр ингэсэн тийм юм байгаа. Гэтэл Есүс амьсан гэд өөр хинч тийм ээ тэр үйл явдлыг хийгээгүй. Дээрэс нь тэр амьлал зүгээр л нэгээд гоё гайхуулах гал те амьсан үйл явдал биш шүү дээ. Энэ бол ерөөсө Библиэд бичигдснээр хүн төрлөختнийг бурхантай нэг болгох, эвлэрүүлэх гэж хэлж байгаа. Ийм үйл явдал байсан. Өөрөөр хэлбэл бурхнаас салгаад байгаа тэр чөтгөрийн тэр муу ёрын одоо сүнсний үйл ажиллагааг бүр мөссөн одоо зогсоож тэгээ бурхан дээр ирэх тэр сувгийг бий болгосон үйл явдал болж байгаа. Амьдснараа. Цаана бас утга байгаа гэсэн үг байна шүү дээ. Тийм. Зүгээр сайхан амьлаад бурхан гэдгээ баталсан. Зүгээр цараран гэдэг ийм үйл явдал биш байхгүй юу? Зөв. Бас утгатай. За утгын талаар хоёул ярил л да дараа нь. Ямар ч байсан тэр бусадтай харьцуулахад бол энэ амьлалт нь юу мэдээж энэ заавал нэг юм хэцүү юм руу өөрийгөө оруулж өөрсдөө оруулж явах гэдэг юм л гэдэг байгаа шүү дээ.
Бусад шашин тийм байхгүй. Одоо амилсан энэ түүх байхгүй. Яг уу юу штэ ерөө монотеист буюу тийм одоо ертөнцид нэг л бурхан буй гэж итгэж байгаа гурван л шашин байгаа штэ тийм ээ. Юдаизм, ислам, христианити гэж тийм ээ. Тий. Тэгэхээр энэ гурвыг одоо энэ гурвын ганцхан Христ итгэл нь л Христийн тухай ярьж байгаа, Христийн амьлын тухай ярьж байгаа штэ. Тэгэхээр хэрвээ үнэхээр цорын ганц бурхан хэрвээ бурхан байдаг бол уг нь амархан байхгүй. Яг алийг сонгох вэ гэх хэдэн мянган юмыг судлах ямар шаардлагагүй байхгүй. Хэрвээ бурхан байдаг бол энэ гурвын нэгийг нэг нь л үнэн байх боломжтой болж байгаа байхгүй. Яг хэрвээ ганцхан бурхан байгаа гэж итгэх юм бол. Тэгтэл чин Юдэн шашны одоо талаасаа бол тэд нар бол илүү одоо Авраам, Мосе, тийм ээ Дэвид хааны тухай илүү ярина. Тэд нар одоо хараахан ирээг байгаа Месиа буюу аврагчийн тухай одоо ярьсаар байж байгаа Юдэн одоо шашнтнууд. Месиа гэдэг чинь та Есүс дээр хэлээдсэн юм шүү дээ. Тий. Есүс дээр хэлжсэн. Есүс Христ ирнэ гэд хүлээж байгаа гэсэн. Хүлээж байгаа одоо ч гэсэн. Тэгээ яг Есүс биш одоо энэ Есүс Христ бол биш дахиад өөр нэг юм. Гэхдээ тэд нар ирж тэрийг хүлээж байгаа тэр Месиа нь болохоор жанжин байх хэвээр. Одоо өнөөгийн Нетаньяху гэлөө те тэр хүнч байж болно хин нэг хүн байх болох л те. Тэдний шашин бол яг цор ганц Ява бурханд итгэдэг. Тэгэл болоо. Өөрөөр хэлбэл хүндрэлтний тэр аврал бол юдэ болсноороо л аврагдана гэсэн юм үү. Ойлголттой байгаа. Ислам бол Мухаммад ямар ч авралын тухай өгн юу ч яриаггүй. Зөвхөн бурхан бол нэг байгаа. Тэрний мессенжер буюу одоо элчин бол Мухаммад юм аа. Би юм аа те. Гэдгийг хэлсэн тэр ямар ч гайхамшиг бүтээгээгүй. Ямар ч ариун амьдралаар амьдраагүй. Тэр зүгээр л би бурханы нэг одоо нэг талаар жанжин маягийн хүн байсан. Тэгэл болоо. Тэнд ямар ч хүндрэлтний авралын тухай чи зүгээр бурханд итэг тэгэл болоо. Бурхан чамайг аврах агуулахгүй өөрөө мэднэ. Чийж мэдгүй би ч хинж мэдгүй. Ингээл болоо. Харин Есүс юу гэж хэлсэн гэхээр би та нарын хүндрэлтэнд байгаа асуудлыг шийдчихлээ. Гимнүглийн асуудлыг. Яаж шийдсэн гэхээр загалмайн үхлээр би бүгдийг цагаад тэгээд амьлаараа тэр үхлийг бүр мөсөн бидний дээр орших боломжгүй болгочлоо. Өөрөөр хүндрэлтэн мөнхөд одоо мөнхөд үхэх зөвхөн бие махбодаараа биш. Бас сүн сэтгэл. Энэ бүх зүйлээрээ үхэх энэ үйл явдлыг би хөрвүүлчлээ, буцаачлаа гэсэн зарлал тавьсан хийсэн байхгүй. Тэгэд эдгээр одоо шашны дотроос хайрын тухай маш ойлгомжтой ярьдаг. Хүмүүсийн амьдралын утга учирын талаар маш ойлгомжтой ярьдаг. Итгэл үнэмшлэл Есүс одоо Христ итгэл байгаа шүү дээ. Тэгэхээр тийм болохоор яг хуу зөвхөн бурхныг мэдээж хэрэг зөвхөн бурхныг таниад яг зөв бурхнаа таньсан байна уугүй юу гэдэг нь шийдэгдэхгүй. Бурхан байгаа гэж хэлснээр. Харин Есүс Христ яг тэр бурхныг тэр таниулдаг. Яг тэр бурхнаас ирсэн өөрөө тэр бурхан гэдэгт Христийн итгэдэг. Зүгээр нэг бурхан байгаа биш. Харин тэр яг хэн гэдэг бурхан бай гэдгийг Христ харуулсан гэж итгэж байгаа байхгүй. Гол нь хэрвээ зүгээр тэгж хэлсэн хүн биш. Амилсан гэдгээр л батлах болж байна тийм. Тэг яг хуу Есүс хүн өөрийнхөө сургаалыг хамгийн эцэс яаж нотлох вэ? Ер нь амилахаас өөр яаж нотлох вэ? Би миний энэ сургаж ирсэн хэлж ирсэн зүйлс үнэн байгаа ч одоо гэж хэлэх тэр нотлогоо цаг хугацаа харуулна даа гэх юм шүү. Үгүй тийм тэгэл бүх тийм одоо хүмүүс л тийм ба шүү дээ. Манай буддизм ч гэсэн л тийм биз дээ. Энэ бол ингээл үеийн өөр гармаа ингээл явсаар байгаа л тэгэл болно доо. Тэгээ яаж игээл тийм цаг хугацааны ирэхэнд тэгээ чи явсаар байгаа бүгдээрээ сайхан бод сатванууд болно. Гэгэрж болно бүгдээрээ нирван дүрийг олно гэл хэлдэг үстэй. Тэгэхээр цаг хугацаа бодлоо гэхээр бас жоохон хэцүү тийм. Хэрвээ сургаалаа батлна гэх юм бол. Тэгэхээр амлилт бол гол болохаа гэж үзэх үү. Тийм. Есүс Христ амилснараа өөрийнхөө хэлж исэн, сургаж исэн, зааж исэн, чиглүүлж исэн энэ бүх зүйлсээ өөрөө юу үнэн болохыг баталсан гэж үзэж байгаа байхгүй Христ итгэлийнхэн. Тийм. За баярлалаа. Тэгэхээр 5 сая одоо амилснараа дамжуулаад
өөрөөр яаж батлах уу гэд асуугаад тэгээ би бас ингээд за би юм ярьж ирсэн. Тэгээ тэрийгэ батлахын тулд яах вэ маах уу гэж бодох юм бол бас нэрээ бодож үзэхэр л асуудал болж байна л да. Тэр шиг би бас танаас асууя л да. Та ингээд бусдын оронд байсан бол за жишээ нь та тэр дагалдагчдын оронд байсан бол те. Есүс Христийг одоо амьдсан гэд та харчлаа. За тэгэх юм бол та яг яаж хүмүүст хэлэх байсан бэ энэ талаараа? Зөв хэлэхгүй гүрийх байсан уу? Яах байсан юм? Тэнд маш олон 500 хүмүүс. Тэр 500 хүмүүсийн түүх бол бичигдэггүй. Хинч мэдэхгүй тэр хүмүүс те. Тэгтэл зөвхөн хэд нь бол яг ингэж явсан байна. Харин зарим нь яг өнөөдөр л байдаг шиг харчаад хараагүй юм шиг болох, харчаад итгэхгүй байх боломжтой шүү дээ. Бас. Харчаад итгэхгүй байх боломжтой байдаг. Харчаад уу? Тийм шүү дээ. Одоо Есүс ингээл хүмүүс тийм шүү дээ. Хүмүүс заримдаа сони штэ бүр итгэмээргүй юмд итгэдэг. Тэгтээ итгэх юм ёстой юмд үнэхээр итгэдэг хүмүүс байдаг те. Гэхдээ яг тэгсэн юмаа гэд хэлээд хахад гэд. Тэгэхээр Христийн дагалдагч дотор наад бол ч худлаа ярьж байгаа шүү. Наад дагалдагчид ч худлаа шүү те. Бид нар ингэж хувилдсан шүү гэж хэлсэн байгаа юу? Тийм юм бол байхгүй шүү дээ. Харин гол асуудал нь тэр ихгүй юу? Тийм үү. Ерөөсөө тэр одоо Есүстэй хамт дагаж явсан тэр 12 тэгээ дахиад олон эмэгтэйчүүд зөндөө олон Есүсийг хүрээлж исэн олон хүмүүс. Тэр байтугай тэр үед Есүстэй хүртэл зөндөө уулздаг байсан. Тухайн үеийн юдэн захирагч нар одоо тий фарисеучуд ийм хүмүүс байсан. Тэдгэр хүмүүс ерөөсөө Есүсийг дараа нь үгүйсгэж одоо юу гэдгийг тий бичсэн ч гэдэг юм уу одоо ингэж бид нар хойлцсон юм ач гэдэг юм одоо ийм ерөөсөө байхгүй тийм түүхэн баримт байхгүй байхгүй гол нь Есүсийн тухай өчнөө их материал байгаа гэдэг. Тэгтэл тийм юм ерөөсөө байхгүй гол нь. Тэгэхээр одоо яг энэ өнцгөөс бид нар ямар дүгнэлт хийх вэ гэдэг дээр л очиод байна шүү дээ. Ирж байгаа тийм. Тэгэхээр ер нь л шинжлэх ухаан ч гэсэн адилхан шүү дээ. Яг баталдаг юм бол бараг байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр нотлогоо хамгийн өндөр тайлбарыг хамгийн үнэмшихүйц тайлбарыг хамгийн боломжит тайлбарыг яг юу өгж гин аль нь өгж гин гэдгийг л бид нараа харах хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгэл ерөөсөл хүмүүст улаан цам үзүүлээд байхад л итгэдэггүй хүмүүс байдаг. Тэр үед ч байсан өнөөдөр ч гэсэн байгаа. Гол нь та яах байсан? Та харсан бол мэдгүй би одоо яах байсан яг зүгээр өнөөдрийнхөөр ингэж харах юм бол би өстэй тэгэл зарлал явах л байсан болоо л гэж бодож штэ сайнаар эргээр бол би бол бас угаасаа жоохон скептик хүн гэдэг штэ тий. Ер нь юмд ингээл айгу эргэлзээтэй ханддаг хүмүүс байдаг штэ. Ер нь бол би тиймэрхүү маягийн хүн штэ ер нь бол. Тий. Тавс өөрийгөө би зүгээр ч итгэчихээгүй шүүлгээд байна уу тий. Гэт энэ л да бас тий. Тэгээ танд хүмүүс итгэхгүй бол яг гоо. За та харсан байлаа. Тэгээ хараад Есүс амьдсан юм гэсэн худлаа яриад байгаа гэх юм бол яг. Тэр бол тэр хүмүүсийн л асуудал. Тий. Тэгэхээр та бол яриха зогсохгүй. Яг уу тий яриха зогсохгүй. Тэгээ тэр хүн хоёр хүн ингээл ярихад нэг нь итгэлэхэд нөгөөдг нь итгэхгүй гэж болно. Тэр бол миний асуудал биш шүү дээ. Би зүгээр л өөрийнхөө гэрчилсэн зүйлээ ярьж шүү дээ. Тэгэхээр тухайн үед дагалдагчид яг ингээ хүмүүс итгээд байгаа болохоор урамшаад цаашаа яваад исэн гэсэн үг биш үү? Гэхдээ ер нь бол биш дээ. Амнаас тамцаан амнaan тамцаан гэдэг энэ үйл явдал болж байгаа шүү дээ. Ер нь бол тэр үед. Албасаар Ромын эзэнт гүрний дотор христийнхнийг бол ерөөсөө юу яах одоо албасаар үгүйсгсэн, буруутгасан юудын шашныхын ч гэсэн, Ромынхын ч эзэнт гүрэн ч гэсэн тэднийг бүр хаад харалцсан газараа бараг барьж өгөх, алах ийм боломжтой ийм нөхцөл байдал үүссэн байсан байхгүй юу? Тэрнээс хүмүүс ингээд 300 жил шүү дээ. Зүгээр нэг 20 30 жил биш. 2 3 сар ч биш те. Тий 2 3 сар ч биш. 300 жил байхгүй эдэн үе. Баггүй юу? Тэгэхээр тэр үед одоо Есүсийн тэр амьсныг яг харсан хүнээс сонсоод дахиад тэгээд би харсан хүнийг нь тань гэд яриад нэг хэсэг нь яваад ингээл одоо тархсан л байх л гэж би бол бодож штэ. Тэгэхээр эн чи одоо 300 жил тэгж дарлах юм бол цаана хүч байхгүй л Есүсийн одоо амьсан жилийг магадгүй нэг 33 36 ч юм уу тэр хавцаа гэж харж байгаа. Одоо манай ирнэ штэ. Тэгтэл 380 хэд гэж үздэг баха та тийм ээ. Одоо Константинопол хаан одоо эзэнт гүрний те хаан одоо Христ итгэлийг одоо албан болгосон
Тэр үеийг ингээд хүртэл Тэр болтол юм биш. харах юм бол тийм 300 жил гэж л харагдаж байна л да ер нь. Тий. За. Тэгэхээр яг тэр хүртэл хүмүүс бол ингээд явсан байна. Тийм, явсан Христ итгэлийн Есүсийг үнэхээр амьсныг харсан гэдгийг одоо хүмүүс тарах. Тэгээд тэр үед 300-аад оны үе гэхэд бол бүр алаад нэмэргүй болцсон одоо амар тархацал байсан үе болсон харагддаг юм бол Сонирхолтой нь алаад хахад гэдэг нь шүү дээ, тий. Алаагүй байсан бол яг хүмүүс ч бас нэг гоё юм руу орчих, тий. Чи ингээд хэлэх юм бол хүмүүс итгэдэг ингэнгүүд ашигтай хөөрөд яваад иж бас болно шүү дээ. Тэгэхээр амнасаа одоо 50 байж итгэнэ гэдэг чинь бас юу шүү дээ, тий. Бас л хэцүү шүү дээ, тий. Тийм амархан биш, тий. Тэгтэл үнэхээр тэр үйл явдал үнэн байсан болоод л тэр хүмүүс тий үнэхээр тэгж одоо амьдрсан, тэгж амьдрахаар сонгосон, тий. Тэгээд тиймэрхүү үйл явдлыг давж явсан. Тэгэл өнөөдрийг хүртэл ингээл Ромыг өөрчилсөн итгэх одоо Ромын одоо юугүй? Грек Ромын соёлыг Тэр чигт нь өөрчлөсөн. тэр чигсэн өөрчилсөн итгэл үнэмшил шүү дээ. Христ итгэл. Өнөөдөр таныг за Христэд итгэхэ болохгүй бол за алын шүү, тий. Одоо шууд ингээ буудахаас өөр аргагүй боллоо гэх юм бол та яах вэ? Яг тэр үед одоо юу болохыг би мэдэхгүй байна. Гэхдээ би зүгээр өөрөө бодохдоо бол тийм боломж бол байхгүй гэж Юу тэгж буудуулах боломж байхгүй гэж. үгүй болиулах боломж бол байхгүй гэж. Хүний оюун санаанд байгаа юм хинч зүгээр болиулж чадахгүй байхгүй. Тэгэхээр та Итгэл Есүс сэтгэлд Христийг амьсан гэдгийг яг тэр дагалдагчид шиг нүдээр хараагүй хэрнээ ингээ буудуулах гэсэн би болохгүй гэхэр чин тэр хүмүүс ч гэсэн бас хараагүй байх боломжтой юм шүү. Яг гоо мэдээж хоёр дахь үеийнхэн хүмүүс бол хараагүй шүү дээ. Анхных нь бол харсан болохоос. Тийм тэгэхээр яг гоо тэгээд дараагийн нэг юм байгаа. Христэд итгэгч хүмүүс зүгээр тэр нэг үйл явдлыг аягүй сайн гоё мундаг үйл явдал болсон гэж итгээд зогсохгүй. Тэр болсон үйл явдал нь өнөөдөрч тэр хүмүүсийн амьдрал өөр нөлөөтэй байгаа нь их сонирм баггүй юу? Есүс Христийн амьлалын тэр үйл явдал. Тэр нь яаж нөлөөлж байна? Есүс Христэд итгэсэн хүмүүс Есүс Христийн тэр загламай дээр өгсөн үхээд амьсан тэр ялалтын тэр хүчийг авна гэж хэлж байна. За. Тэр нэг талаар олон янзаар хэлэгдэж байгаа юм л да мөнх эмээг бурхнаас авсан тийм ээ бас нөгөө талаар энэ дэлхий дээр энэ бас ялзарсан энэ хэцүү хүнд дэлхий дээр бас бусдад хайртай зөвд үнэн шударга сайн амьдрах ийм хүчийг бурхнаас авдаг. Дээрэс нь бурхны одоо тааламжит амьдрал гэж ярьж байгаа юм л да. Худал хуурмаг муу мухай залхай зайдан муу одоо энэ ийм амьдрал биш. Харин зөвд сайн аль болохоор үнэн тий шударга ийм амьдралаар амьдрах хүчийг авна гэж. Тэгээд тэр хэрвээ худлаа байсан бол олон хүмүүс хэлнэ шүү дээ. Би Есүст итгэсэн чи юу ч болохгүй л надад гэж ярина үстэй тийм ээ. Гэтэл өнөөдрийн дэлхийд даяар байгаа 2.4 тэрбум Христэд итгэж хүмүүс бүгдээрээ л тэр амьсан Есүс Христийн хүчээр ёроолоор нэгүслэр би амьдрж яана гэж ярьж байгаа. Тэр одоо амьдрал дээр одоогийн амьдрал дээр бас амьд байгаа гэдг нь харагддаг шүү. Тийм. Тэгэхээр шинж нь айгүй том нотлохоо үсттэй. Бас нөгөө талаар. Тэгээ энэ бол бас гоё яг өнөөдрийн хүмүүст бол хэрэгтэй нотлохоо байна шүү дээ. Яг л гэх юм бол юу ч болохгүй нэг 2000 жилийн өмнө нэг тийм болсон юм да. Би тэрийг сонссон. Тэгээл одоо итгэе удаа гэх юм бол бас сонь шүү дээ. Та нар ингээл бид нар өөрсдийнхөө нийгмийг ингээл харал та. Өнөөдөр олон амьдралынхаа утга учирыг олоогүй, хөлөө олоогүй, хүнд хэцүү явж байгаад Есүс Христ дээр ирээд миний амьдрал өөрчлөгдлөө гэдээ яриад байгаа хүмүүс зөндөөлөн гоцтой сошиал медиагаар. Тэгэл би ингэж арх уудаг байсан, би ингэж оронд орсон байсан, ингэж игцэн гэл. Зүгээр заавал тэр одоо драматик өөрчлөлтөөс гадна маш олон хүмүүсийн дотоод сэтгэлийн өөрчлөлт, өөртөө итгэлгүй байдал дахиад сэргсэн тийм ээ. Одоо бусдыг уучлдаггүй байсан зүрх сэтгэл уучлдаг болсон. Үзэн ядалтгүй болсон ч гэдэг юм. Энэ олон мянган гэрчлэл тэр одоо үйл явдлууд хүмүүсийн амьдралын өөрчлөлтүүд яригдалах шүү дээ өнөөдөр. Тэр нь юунаас өгөхлөөр Есүсийн амьлалтаас байхгүй юу? Тийм учраас Есүс өөрөөр хэлбэл нэг талаар Тэнгэрийн цонхыг ингээд хүмүүсийн дээр нээгээд өгсөн. Тэгээд тэрэнд Есүст итгэсэн тэдгэр хүмүүс тэр Тэнгэрийн цонхоос бууж ирж буй тэр нэгэн хүчийг бид нар ариун сүнс гэж ярьж байгаа.
хүчийг өөрийнхөө амьдралд хүлээж аваад тэгэд өөрийнхөө хүсэж чадахгүй байгаа зарим тийм ээ мэдээж олон зүйлийг хүмүүс өөрийнхөө хүчээр өөрийнхөө зоригоор тийм ээ хийж болно. Гэтэ тэрнээс цаагуурах боломжгүй байгаа олон зүйлсээ тэр хүч чадлаар хийж өөрийнхөө амьдралыг өөрчилж байгаа хүмүүс эргэн тойрон чинь ингээл гэрчлээл байна шүү дээ. Хилээл байна. Тэгээд тэр хүмүүс амьд ингээ хажууд чинь монцоогоод тийм ээ би ийм байсныг чи мэдж байгаа үсттэй. Би одоо ийм болцсон байж таа гэл хилээд байхад итгэхгүй байгаа юм чинь. Тэгээ Есүс хажууд нь бөн гэл гарч ирсэн ч итгэхгүй л байхгүй юу? Нагас л гоё point энэ тэ. Есүс Христийн талаар сонсох гэх юм бол одоо Есүс Христийн амьлтын талаар ярих гэх юм бол ер нь хүмүүс ингээ заавал тань дээр ярил Есүс яг амьдсан юм уу? За та чинь те таны амьдралаас яаж ийн гэх шаардлагагүй юм байна шүү дээ. Тий. Хажууд байгаа Есүс Христэд итгэдэг хүнээс асуугаад үзээрэй л гэхэд баг болох юм шүү. Тий шүү дээ. Тий. Яаж таны амьдрал Есүст итгэхэд өөрчлөгдөв? Яг ингээ амьд гэдгийг мэдгэж гин үгүй юу? Зүгээр л нэг одоо итгэсэн учраас л миний бизнес гоё болоод мөнгө их олоод ч гэдэг юм биш. Тэр хүмүүс өөрийнхөө амьдралд тийм ээ одоо өнөө маргаашаа яагаад ингэж өнгөрөөж байгаа тухай утга учирыг ойлгож болж байна. Үр хүүхдээ ээж аваа найз нөхдөд хайрлах зүрх сэтгэл өөр болж байна. Тэ? Зөндөө олон юм өөрчлөгдөж байна хүмүүсийн. Хүний нүдэнд харагдахгүй олон зүйл байна шүү дээ, тийм ээ. Энэ олон зүйл өөрчлөгдөж байгаа энэ олон зүйлийг тэдгэр хүмүүс тийм ээ. Заримдаа үгээр илэрхийлж чадахгүй. Би өстө гоё байна л гэх бах тэ. Энэ бүхнийг бүгд л гэрчилж байгаа гэхдээ. Христ итгэсэн хүмүүс. Тэгээ энэ өөрөө бас нэг амьсны баталгаа нь болд юм шүү, тэ? Тийм шүү дээ. Хэрвээ Есүс амьлаагүй байсан бол тэр ариун сүнс гэдэг тийм ээ бурхнаас ирдэг сүнс хүндрэлтэнд бид нар дээр Есүс Христ итгэсэн тэдгэр хүмүүст ирэх боломжгүй байсан. Сүнс гэдэг одоо хүний дотор сүнс бурхан өөрөө бидэртэй хамт байна гэсэн утгатай байхгүй юу? Зөв. Хүн болгон таамд. Тийм. Энэ өөрөө Библиэлд бичигдсэн байгаа нэг иймэрхүү юм болно гэж. Тийм. Энэ бол одоо юм маш тодорхой. хоёлаа юм материалын юмны тухай ерөөс ярихгүй шүү дээ. Одоо бол тэр яг энэ хүний дотор болох процесс те. Тэгээд яг энэ сүнслэг байдлаар юу болдог вэ гэдэг тухай яриад байгаа. Нэг талаар айгүй итгэмээргүй сонсогдож байгаа ч гэсэн та бол энийг хүмүүсийн амьдралд боддоор хэрэгждэг гэж яриад байна. Тийм учраас бас ингээд гоё яриад байгаа. Бид нар өнгөрсөн удаад би бас хэлж байсан шүү дээ. Хүн итгэмээргүй зөндөөл юмд итгэдэг. Тийм үстэй те. Төрөвчөө гаргаал өндөр өргөөл савлчул зөндөө мөнгөтэй болно гэж итгэж байгаа хүмүүс. Зарим хүмүүс. Тэ? Бид нар миний ихнэр надад хайртай гэж бид нар итгэдэг. Гэхдээ тэр хайр нь хаана байгааг бид нар хардаггүй. Тийм биз дээ. Гэхдээ яг цай хийж өгөх мөхөөс нь харагдаж. Тийм тэгэхээр үйлдэл байгаа зү тийм ээ. Тэгэхээр Есүсийн загалгаан хөл бас тэр нь нөхгүй юу. Нөгөө талаар дахиад одоо жишээлбэл хэрвээ хин нэгэн хүн ингээл агаарт хөөрөөл яана татах хүчингүй болчлаа би гэвэл бид нэр итгэхгүй үстэй. Яг бол бүгд татах хүчин байгаа гэдэгт итгэдэг. Гэтэ бид нар татах хүчин яг хаана байгаа юм? Яаж ажиллаад байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм үстэй. Энэ газартай наалдаад байна мэдэхгүй. Би жоохон бахта гайхал энэ австрал хүмүүс ягаад толгоон ингээд иргэдэггүй юм бол ингээд доош харсаар байгаа гэл. Тэ? Тэгтээ бид нар үнэмшмээргүй юмд итгэдэг. Бодолтой чи ингээд дэлхийн бөмбөрцөг тийм ээ. Дэлхийн бөмбөрцөг. Хүмүүс ингээд дээшээ доош бүгдээр ингээд харцсан байж байгаа. Ийшээ тийш харцсан байгаа. Бүгдээр л тэгтээ яг чигээр харж байгаа шүү дээ дээшээ. Бид нар дэлхийн бөмбөрцөгийн гадна талаас нь ингээд харах юм бол зарим хүмүүс доош харцсан явж байгаа шүү дээ. Эднэрийг цусан доош өгдөг юм хаа гэж бодсон. Энэ бол үнэмшмээргүй гоостэй, итгэмээргүй юм байгаа гоостэй. Зүгээр харахад ертөнц гайхалтай шүү дээ гоос тий. Тий. Тэгэхээр ертөнцийн гайхалтай юм зөндөө бий. Бурхан Есүс Христийг үхлээс амьлуулсан гэсэн энэ үг үнэхээр гайхалтай. Тэм учраас шалгаж үзэх хэрэгтэй. Тэ? Өөрөө энийг зүгээр нэг яах вэ гэл тэ. Нэг олон байдаг өвлгөр домгуудын нэг нь баха гэж бодхоос илүү тэ. Үнэхээр нэг тийм болсон бол хүндрэлтний түүхэнд маш их чухал юм л болсон байх хэрэгтэй биз дээ тийм ээ. Тэгээ хараажийн дандаа нэг тийм мэдлэггүй, дорой, сул ийм одоо хүмүүс Христэд итгэж байгаа биш. Дэлхийн шинжлэх ухааныг, дэлхийн энэ хүндрэлтний оюуны тэ царыг одоо авч явж байгаа Христ итгэл шүү дээ. Тэд нар чинь бүгдээрээ л Есүс амьдсан гэж ярьж. За баярлалаа. За тэгэхээр итгэмээргүй гэхдээ подкаст маань энэ түрээд өндөрлөх гэж байна. Тэгэхээр дэлхий дээр ер нь таны мэдхүйтэй холбоотой итгэхгүй, итгэмээргүй их олон зүйлс байдаг. Гэхдээ өмнө нь бас та хэлчихсэн те манай нэвтрүүлгээр орохдоо гайхамшигт итгэдэг бол реалист биш.
Энийг та хэллээ эсвэл өөр зочин маань хэллээ. Өөр зочин маань хэлсэн байж магадгүй. Реалист байхын тулд дэлхий дээр болж байгаа үйл явдлыг бодитоор шүүн тунгаах хэрэгтэй болно. Харин дэлхий дээр хэрвээ гайхамшиг болж байгаа юм бол тэдгэрийг яг нухацтайгаар авч үзнэ гэдэг бол реалист байгаагийн бас нэг хэлбэр. Өнөөдөр магадгүй та реалист байна гэж бодохдоо ер бусын зүйл болгоныг үгүйсгэх юм бол энэ бас жоохон сонин байж болно гэдгийг энэ нэвтрүүлгээс бид нараас ойлгож болж байна. Тийм учраас болоод өнгөрсөн үйл явдал дээр нухацтай хандаж үзье гэж бас хэлж болох юм те. Итгэмэргүй асуултын талаар, итгэмэргүй зүйлсийн талаар өнөөдөр бид нар ярилцлаа. Харин энэ үнэн байсан уу гэдгийг та өөрөө тунгаагаарай. Саяны мэдээллүүд танд хэр үнэн санагдсан бэ? Өнөөдөр мэдээллийн 900-д бид нар амьдарч байгаа тавс шалгаад үзээрэй. Магадгүй зүгээр чат GPT-гээс хайгаад ямар баримтын улмаас яадаг вэ? Эсвэл Google-ээс хайгаад зарим нэг өөр подкастуудыг ч гэсэн та сонсоод үзээрэй те. Тэгээд түрүүн бас манай зочны хэлсэн зүгээр нэг Христ итгэж хүн дээр очиод бас асуугаад үзээрэй. Итгэмээргүй гэхдээ подкаст танд хүрлээ. Дараагийн подкастаараа эргээд уулзцгаая.